Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр заслын зөвлөгөөг хүргэх гэж байна. Өөртөө хийх засал гэх юм уу да. Тэгээд яагаад одоо энэ зөвлөгөөг оруулж байгаа вэ гэхээр яагаад гэвэл одоо шиний 15 болоод араас нь шууд залгуулад сар маань хэртнэ. Тэгэд энэ хоёр том энерги маань ирж байгаа нар хэртэл буюу тийшээ одоо дагуулж явж байгаа юм том хонгил, энергийн хонгил үүсгэж байгаа учраас цөмөөрөө хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Айгүй олон хүмүүс ингээд те тухайн өдрүүдэд бясалгал хийнэ гэд оюун санаагаа цэвэрлэх, энерги цэвэрлэх гэд маш олон засал доомуудыг хийж байгаа. Гэхдээ бас дайвар цөмөрөө өөр нэг засал хийх хэрэгтэй болоо. Яагаад вэ гэхээр ингээд одоо ингээд маш олон хүмүүстэй өнгөрсөн маларсан цаг хугацаанд ямар зүйл хийсэн, юун дээр алдсан, юун дээр онсон гэд дүгнэлтүүдээ гаргацсан байгаа штэ. Тэгээ тэр бүх ингээд эрчмээдээ цэвэрлэхийн цэвэрлээ, сайхан зүйлийн дуутахын дуудаад ингээд гоё бясалгалаа хийж одоо суух гэж байгаа. Тэгэд үүний зэрэгцээ цөмөрөө одоо нэгэн л хүн болсон хойнтой гарч ордог, гадуур дотор явдаг. Тэгээ ирээд гэртээ хондог те гэртээ хондгоо маач гэсэн түр бай газраа ингээд хондог. Тэгэхээр тэр бай газрынхаа эрчмийг бид нэр заавал цэвэрлэх ёстой гэсэн үг. Нэг үгээр хайх юм бол энэ энергийн том засал нь юу вэ гэхээр их цэвэрлэгээ хийх. Дээр үед ингээд бидрийг ингээд жоохон бахад одоо их цэвэрлэгээтэй гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр чинь ингээд айгүй чухал айгүй том засал байсан байгаа байхгүй юу? Ягаад гэхээр одоо энэ том эрчим одоо хурж ирээд те шинэ ингээд энерги рүү авч орох жахад бид нар ингээд таагүй таалагдаагүй тэр муухай эрчмийг ингээд цэвэрлэх хэрэгтэй. Ингээд усанд ордохтойгоо адилхан гэрээ бас цэвэрлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр цөмөр гэрийнхаа юуг хамгийн гол те цэвэрлэх одоо мартахгүй байх ёстой вэ гэхээр нэгдүгээрт тойл байгаа. Толио сайхан арчиж цэвэрлэе. Цонхоо арчиж угаая. Яагаад вэ гэхээр бид нар ингээд те цонхоороо ингээд ямарваа нэгэн зүйлийг харахтаа маш олон юм ингээд бодож идэг. Тэр эрчим маань цонхны ойролцоо ингээд шингээд үлдсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд цонхоо угааж явахдаа те за одоо тийм сайхан өдрүүд ирээсэй гэж хүсэх хэрэгтэй. Тэгэд өнгөрсөн хугацаанд ийм онцгүй үйл явдал болсон энэ маань ингээд дахиж битээ ирээсэй гэж бас хүсэх хэрэгтэй. Тол руугаа харж агаад гоё инээмсэглээ те одоо би ийм сайхан зоригтой учраас ингэхийг хүсэж байна. Тэгээд тэр өдөр тийм муухай байсан шүү. Дахиж тийм өдөр битээ ирээсэй гэд одоо хүсэхгүй байгаа юмаа ингэж цэвэрлээд хүсэж байгаа юмаа ингэж урин дуудаж яриад ингэж гоё арчиж цэвэрлж угаах хэрэгтэй шүү. За ингээд үүний дараагаар ингээд толны тусгалчтай идэр чинь тийм ээ шил тойл гэдэг чинь дандаа тусгалтай зүйлүүд. Тэгэхээр одоо бидний өдрө алга ингээд харж байгаа утасны дэлгэцийг арчих хэрэгтэй, зургатынхаа дэлгэцийг арчих хэрэгтэй. Өөр хаана ямар тусгал байна тэдрийгээ бас арчиж цэвэрлээрээ. За үүний дараагаар бид нар ингээд гадуур дотор явж явахдаа олон хүнтэй гар байрдаг. Эсвэл бүр ингээд дэлгүүр хошоо ямар ч газраар явсан заримдаа ингээд бүр 0 хүртэл ингээд орчдөг те гараараа бариад хаалган онгоолгоод. Тэгээ тэр бүгд зүйлтэй бид нар ингээд гараараа ингэж одоо шүргэлцэж байгаа. Тэгээ гэртээ ирэнгүүтээ нөгөө гараараа гэрийнхаа одоо энэ тэнд хүрдэг хаалганыхаа бариулд ингээд заавал хүрдэг хүрэлцдэг тийм үү. Тэгэхээр энэ энерги мэдээллүүд те бусдаас ирж байгаа таны тээж авчирж байгаа тэр зарим нэг таагүй эрчим мэдээлүүд чинь танаа гэрт чинь ингээд бариуланд чинь хорогдож байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийгээ заавал угааж цэвэрлээрээ. За дараагаар нь цөмөөрөө одоо бидний хевс байна, шал байна те. Хевсэн дээрээ давс цацж агаад сайхан саруулчих. Шалтай айхан бол шалаа сайхан давстай усаар угаачих. Гэрийнхаа булан дохойд давс тавьчих. Давсаа тавьчаад нэг хонуулдаг ч юм уу дараа нь аваад тэ 0 руугаа урсгачих. Давсыг яагаад хэрэглэж байгаа вэ гэхээр эртээс дээр үеэсээ ингээд давсыг хэрэглэдэг байсан. Яагаад вэ гэхээр давс маань ингээд муу эрчмийг зайлуулдаг маш том зэмсэг юм байгаамаа. Тэгээд дараагаар нь цөмөрөө лаасаагаад цаавангийн лаасаагаад гэрээ хариулнаа. Гэрээ хариулж байхдаа мөн адилтай ямар одоо сүрэг эрчмийг одуулмаар байна. Юуг сайхан урин залан дуудаж өрөөмөр байна. Тэдрийг хилээд тэгтээ булан дээр жоохон удаарай гэж зөвлөе. Булан дээр жоохон удаарай гэдэг нь ингээд булан дохоод ингээд юм ингээд тэ эрчим ингээд шингэх гээд байдаг. Тэгэхээр ялангуяа тийм хэрүүлийн бузар айхан бол тэ хэрүүлийн бузар арилаарай тухайн өдөр болсон тэр муухай гомдол харуусал арилаарай гэж жоохон удаан ингээд энд ингээд галаар ингээд ариулчих хэрэгтэй. Тэгээ сайхан арц хүж байвал тэ ганга байвал гэрээ тойроод ариулаад сайхан цэвэрлээрээ. Тэгэд ийм сайхан цэвэрлэгээ хийгээд одоо шинэ ирж байгаа жилдээ одоо энэ том эрчмээ ярьж байгаа шүү. Эрчимдээ ингээд агүй гой цэвэр ариун орох хэрэгтэй. За 9 сарын 7-8-нд юуг илүү их анхаарах ёстой гэвэл
Нэгдүгээрт одоо ингээд 70,000 гариг маань иргэшээн гэсэн байгаа тийм ээ. 70,000 гариг маань иргэшээхээр ингээд бидний далд тухамсар маш одоо гүн гүнзгий хөгждөг, далд мэдрэмжүүд ихсдэг, далдын нууц судлалууд их гарч ирнэ. Ер нь далд байгаа юмнууд ихсэж гарч ирдэг. Одоо ийм гоё төрөл боловч одоо сэдвтэй боловч нөгөөтэйг өрөө хуурам мэхлэх, заллах гэдэг ийм дайвар энергиуд орж ирдэг. Ялангуяа мансуурах те мансууруулдаг бодисуудын эрчмүүд энэ төр энерги ихсдэг учраас энэ тал дээр бас айгүй бодолтой анхааралтай байгаарай. За тэг хамгийн сүүлд нь гэх юм бол энэ өдрүүдэд аимшигын кино үзэхээс холор бай. Тэгээд хэрүүл, зөрчил, зодооноос холор бай. Том худалдан авалт болон шинээр гэрд нүүж орохыг жоохон хойшлуулж бас зүгээр юм болов. За тэгээд хамгийн чухал зүйл бол цөмөрөө энэ өдрүүдэд өөртөө айгүй сайхан өрөөгөөрэй, сайхан өөртөө магтаарай, хайртай дуртай хүмүүсээ сайхан өрөөж магтаарай. Энд чинь ингээд айгүй том засал болноо. За ингээд бүгдээрээ сайхан бясалгалаа хийгээд одоо ирж байгаа сайхан ирчмээ ингээд ухтан хасгаагаарай. Баярлаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баяр таа.